өдрийн нэг арийн нэг. За Монгол амын тохиолдох ургамлыг онцлох тогтнолыг шинжилэх ингээд одоо 3 дахь жилдээ энэ судалгааг хийгээд тэгээд 4-р курст орсон болохоор энэвэрээ бакалаврын диплом бичнэ. Тэгээд хотоо зохиол улсын судлалын тэмдгийн даваад багшаар удирдуулдаг. За энэ ойлголт үүднээс одоо Монгол амын тохиолыг бол төрөл зүйлээр нэгж хувадаг. Тэгээд амын яруу найргийн одоо богино төрөл зүйл нь тэр дотор байгаа юм сургууль. За зүгээр ер нь энэ жил дипломо бүтэн бичих зорилготой болохоор зүгээр дипломын агуулгыг харуулсан. Тэгээ энэний удирдлагаа бол бичсэн. Тэгээд тоолоод үзвэл нэгдүгээр бүлэг нь 3 зүйлтэй. Дид бүлэгтэй юм уу? Хоёрдугаар бүлэг нь бол 2 дид бүлэгтэй. Тэгээ энэний нэгдүгээр бүлгийн 1 2. За тэгээ хоёрдугаар бүлгийн 2-оо бичиж дуусгасан. За сэдвийн судлал үндэслэл. Ер нь бол онцгоор дамжуулан одоо тэр эртний хүний ертөнцийг танин мэдэх гэсэн оролдлого туршлага бол үрийн шинжилээд байгаа. За тэгээд судлагдсан байдал нь бол одоо гадаадын хэвчлэн Оросын эрдэмтэд сурвалжлан цуглуулсны дараа хорлоо ширхшин гадам самплын дээр дулам нандин билег орган цэцэг зэрэг эрдэмтэд англиан судалсан. За тэгээд яг ургамлын онцгойг бол судлаагүй. Гэхдээ ам тохиолдох ургамлыг бол дулам болон инкубатор зэрэг судлааснаар судалсан байна. За хэрэглэгдсэн бол төмөн онцгой 1 2 Монгол ардын онцгой таавар гээд ийм 3 юм хэвтэл байдаг. За онцгой ер нь онцгой тогтмол гэхээр жоохон төвхтэй сонсогдож гэсэн одоо жишээ нь атом мастарт байгууллагын тухай онцгой зохиохоор хэдүүлээ ингээд боллоо гэхэд оюутан болон судлаач гэдэг нь л зүгээр онцгой тогтмол гэсэн үг байхгүй. Яг зөв тэр тухай юмас салгаж болохгүй тэгээ бусад бүх зүйлээс ялгаж өгч байгаа тэр шинжийн тогтмол нь болж байгаа. За тэгээд арга нь бол одоо тэрийгэ нууцлж илэрхийлж байгаа дүрслэх маяг байдаг. Зүгээр л онцгой агуулгын тогтмолоос бүрддэг л. За энэ жил ер нь миний гол хийсэн ажил болохоор онцгой тогтмолоо ангилсан. Уул нь бол төлөвлөгөө ясаар нөгөө амын яруу найрагдах ургамлын дүрслэл өгүүлэмжээ түүгээд бичнэ гэж хэлсэн боловч тэрийг түүх нь одоо тийм төвхтэй ажил байгаагүй. Тэрний оронд одоо онцгойлох тогтнолоо ангилах нь илүү төвхтэй ажил байсан. Тэгээд энэ жил ч гэсэн үйл одоо хэвлүүлэх өгүүлбэрийн тогтнолын ангиллахыг өгье гэж бодож байна. За төмөн онцгой 1 2 за тэгээ Монгол онцгой тавраас энэ 728 онцгой давхарсан тоогоор тоогоор бол 652 онцгой сонгож байгаа задлан шинжилж харьцуулаад за тэгээ одоо энэ нэг 22 зүйлтэй англи гараад ирж байгаа. 5 одоо суурьтай. Тэгээ дотроо задраад юм болтой. За эхлээ харагдах байдлаар нь тэгээ бүтцээр нь экологи амьдралын хэлбэр мэдрэхүй дүрсдэх байдал болон хэрэглээ ач холбогдлыг. Тэгээ дотроо янз бүрийн тоогоор задарна. За яаж хийсэн гэхээр энэ бүгдийг ингээд би гараад бичиж байгаа л тэгэл тоолоод тэгэл бүтчих болоод энэ нь одоо ингээд 652 онцгой ингээд доош үргэлжлэе яа гэсэн. Тэгээ зүгээр одоо энэ ангилсан байгийнхаа тоог биччихээд байвал 1 байхгүй бол тэггээд тэгэл миний одоо бүх график гарч ирсэн. Энэ болохоор нөгөө англи бүрийнх нь одоо талбай хэмжээ одоо гэсэн. Нэг харьцсан талбай хэмжээ байгаа. Одоо энэ нөгөө саяны английн зураг харуулсан шүү дээ. Саал нь бол харагдах байдал нь. За жинэл яваанууд нь бүтцэн, ногоон нь экологи амьдрал хэлбэр. За цэнхэр нь бол мэдрэхүй төртөх байдал, шарн хэрэглээ ач холбогдлох юм. Тэгээ харах юм бол бүтцийн хэсэг нь хамгийн их хэсгийг бүрдүүлж байгаа. Тийм л. За тэгээ энэ болохоор зөв нь цаг өмнөх үүднээс тоогийн дуртахгүй зүгээр ганц жишээ авъя гэж. За байцааны онцгой. Зантайг бүр 70 давхар дээлтэй дээлгүй бүгд нь нэгч товчгүй гэдэг. За тэгээ энэ одоо нөгөө харагдах байдлынхаа хэлбэр дүрсний жишээ байгаа юм л та. За тэгээд байцааг мөндгөр бүрийн хэлбэр дүрсийг бусад ургамал хүнсний ногоотой харьцуулан зантхар хэмээд олон давхар дээлээр навчийг дээлээр адилхан онцгойлсон байна.
Хүнсийн дотроо өргөө онцлогийг дээлгсэн адилттай холбоонд товчхон юм болчихжээ. За дараагийн бүтцийн жишээ нь болохоор үл мөнгөний тухайн зугаар үл мөнгөө автай хөшин буурлын эжтэй хөвгт өндөрөйтэй үл мага готалтай 97 өрсөлдөй эмгүү цагаан хүүгээ. За энэ дээр 97 өрсөлдөд гэдэг нь одоо мөөг бол үндэсгүй шүү дээ. Мицэлтэй. Тэрний ургал бие нь бол хөл маха готалтай гэж байна. Маха гэхээр ер нь готлын доромж нэрсүүл юм маш том хөл хэлдэг. Тэгээд 97 өрсөлдөд гэдэг нөгөө утаслагын гэж байна. За гих мэтчлээ ингээд 22 жишээ гаргасан. Энийг дахиад нэмж олон л та. Гэтэ бүлгийнх нь хуудасны дугаар хичээд судлаад байсан. За тэгээд энэ жил бас гол хийж байгаа ажил маань энийг нэг этноботаник буюу Оксанатны ургамал судлалын үднээс тайлбарлаад тэгээд энэ бас нэг миний судалдаг мэргэжил биш болохоор барыг эхнээс нь уншиж судлах тийм хэрэг гарсан. За тэгээд нэлээд уншиж судалсны үндсэн дээр Брент Берлин гэх хүний 1992 онд бичсэн Оксанатны биологийн ангиллын бүтээлийн онцлог эсгийг баримтлахаар тогтсон. За энэ нь хэрэгцээ одоо ингээд этноботаник гэхээр одоо бүр тэр дээр үеийн хүмүүс ургамлыг одоо ангилсан ч юм уу судалсан ч юм уу танин мэдсэн. Тэгээ энэ нь ингээ маргаантай үед юм лээ. Нэг хэсэг нь хэрэгцээнээс үүдсэн гээд нөгөө хэсэг нь болохоор хүн угаасаа л энэ танин мэдэх хэрэгцээтэй байдгаа гэ. Тэгээ би энэ танин мэдэх хэрэгцээг одоо чухал юм сонгож авсан. Яа тэгэхээр энийгээ би нөгөө өмнө нь тэр нөгөө ангиллаа бол өмнө нь хийцэн байсан байхгүй эхлээд хийсэн гэсэн үг нөгөө онлоо судлахаас өмнө. Тэгээд энэ онлын бас гол юм нь одоо бүхэл арт түмэн ургамлыг ер нь байгалыг ингээд ангиллахдаа нэг одоо адилхан загвараар л ангилдаг гэсэн үг. Одоо Африк улсч байсан, Европч байсан, Монголч байсан. Тэгээд сэтгэлийн нэг байдаг гэсэн үг. Тэгээд энэ бас надад буус учраас би бас ингээд яг зүгээр ангилсныхаа дараа ингээд авчиж харсан чинь ер нь болохоор байсан. Тэгэхээр бас миний ч гэсэн сэтгэлгээд хүн төрөлхтнийхтэй нэг л байсан байлээ. Тэгээд энэ нь болохоор номных нь яг онлын хэсэг нь англи нэршил явагддаг. Тэгээ англи дотроо 7 онолтой, нэршил дотроо 5 онолтой. Би бол нэршлийн хэсгийг хийж чадахгүй гэж дүгнсэн. Яа тэгэхээр хэл шинжлэх биш. Энэ нөгөө нэршил гээд нөгөө зүйлийн нэршил нь хэл шинжлэхийнхаа нэршилтэй хэр нийцж ийн гэдгийг шинжилдэг юм билээ. Тэгэхээр зүгээр ангиллийнхаа 7 онол буюу одоо ийм онолууд байна. Хүмүүс орчиндөө байгаа бүх зүйлээс хамгийн тод ялгах хэсгийг л төвөрлөн ангилдаг. За англи нь соёлын ач холбогдлоос илүүгээр биологийн бодит гадаад төрхийн ижил төстэй байдал дээр суурилдаг. Бүтцэн бүхэн шатлалтай мэдээж орчин үеийн ботаникийн шинжилгээ хоног бүхэн шатлалтай байгаа. За тэгээд нийт 6 төвийн мэл зэрэг байдаг. За аймаг, амьдралын хэлбэр, завсрын, за төрөл зүйл, хувилбар гэдэг. За зэрэг бүр өөрийн гэсэн тооны хязгаартай буюу одоо төрөл нь 500-аас сэтэхгүй. Хүүхдүүдийн нөгөө хамгийн түрүүнд цээжилчдэг ийм 500 урмал ч юм уу амт ч юм уу тэр нь л гэсэн үг. За тэгээд англи дотор зарим гишүүд нь үндсэн загвар буюу прототип болдог. За тэгээд ардын англи зүйн дийлэнх нь баруун шинжлэх ухааны англитай яг цаа мэддэг. Тэгээд энэнийг 7 хэсгээ тэгээ хуваагаад нэгдүгээр бүлгийн 3 дахь маань болчихно. За тэгэхээр энэ жил бол ансуулах тогтнолоо англиар задлан шинжилгээ тайлбарлсан. Оксанатны ургамал судлалын онол арга зүйг уншиж судалсан. Ам зохиолын аман яваа нарийн төрөлдөх ургамлын дүрслэлийн үйл хэмжээг түн цуглуулсан. Тэгээд бакалаврын судалгааны ажлынхаа 75%-ийг бүрдүүлсэн. Тэгээд хэрэглэх түн судалгааны бүтээл эдийн шинжилгээ. Баярлалаа. Судалгааны сэдвэр харагдав. Аа. Амархлын бүсэл төрөл зүйлд ансуулах тогтмол гэж юу юм байна. Сэдвийн томьёолын жоо буруу юм шиг. Тогтмол гэж байна. Ансуулах тогтмол гэх. Энэ вариант гэдэг нь Монгол ансуулах ургамлын тогтмол гэж байна. Монгол аман зохиолдох ургамлын аман зохиолдох гэхээр харин бус төрөл зүйлд нь юм зүйл байхгүй шээ. Одоо энэ тогтмол нь 2 дугаар бүлгийн юу ургамлын тогтмол гэж заа байж болох юм. Ургамлын ансуулах гэхээр чинь
бусад төрөл зүйл нь одоо жишээлбэл домогт онцолж байгаа юм байна. Ийм зөрчил гарч ирээд байгаа. сэдвийнхаа нэрийг харуул онцоглох тогтмол гэж байгаа. Онцоглох тогтмол гэж байгаа. Тэгээд энэ ч одоо зүйлийг онцоглох тогтмол гэж яаж болно? Амьтныг онцоглох тогтмол гэж болно. Би бол ургамлын Ам зохиолын бусад төрөл зүйл нь тэгээд энэ онцлог тогтмол гэж байхгүй шүү дээ. Монгол аманд тохиолдох ургамлыг зөвхөн онцлох болж шүү дээ. Бусад төрөл зүйлийг нь хамруулад шүү дээ. Одоо 2 дугаар бүлэгтээ бусад төрөл зүйл тийм холбож тайлбарлах. Энэ нөгөө тогтмол нь хэрэв монголчууд үнэхээр л одоо мөөгийг тийм бүтцийн тогтмол болгодсон бол эсвэл нөгөө мөнх ноогоо ургамлын мөнх ноог гэдэг шинжийг тогтмол болгодсон бол тэр ойлголт нь зөвхөн ойлголт дээр үйлчлэх биш домогтоо ч гэсэн ер нь бүх зүйл ингээд домгоосоо үүсгээл тэгэл онцгойгоо тэгээд одоо зан үйлийн хаанх хөлөг ч гэсэн шинж явж байна. Тэгэхээр давтагддаг гэсэн. Тэгэхээр хоёрдугаар эхлээд ингээд юуг яаж одоо ямар ач холбогдлыг шинжилээ дараа нь нөгөөтгөө ингээд баталгаажуулах нэгнээс л ийм бахан хүр нүгүүлэх ам зохиол тэгээд амын яруу нэгэн зүйлсээс ингээд за энэ талаар бодортой шүгчтэйгээ ярилцаад үзээрэй. Сэтгүүл хандлаа. Судалсан байдлын үйлдэлтэй Монгол онцлогийг сургалтын цуглуулсан байдал, за тэгээд онцлогийг ангилсан байдал, за тэгээд ургамлын онцлогийг тусдаа судалсан байдал, за этнографикийн үүднээс хийсэн судалгаа гэж ангилж судалсан байдлаа бүтээлсэн байна. Юм тогтолцоонд байна. За тэгээд Монгол ам зохиол ургамлын тухай чухал зөв багш. Монгол ам зохиолын түүх 2021 оны хэлсэн юм талаар авч үзээрэй. За тэгээд Бянц цэцэг гэдэг хүн Моттой холбоотой зөвлөлт авахын үйл хэмжээ өгүүлсэн. Даваас хэлүүлсэн юм талаар авч үзээрэй. За тэгээд